Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлийн талаарх цахим бүртгэл орон даяар явагдаж байна. Энэхүү цахим бүртгэл нь 2025 оны 8 дугаар сарын 1-ний дуустал явагдах бөгөөд 18 түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр хамрагдах юм. Цахим бүртгэлийн зорилго нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийг нэг бүрчлэн тодруулан, дараагийн шатны дэлгэрэнгүй судалгаанд хамруулан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэсэн бодлого хөтөлбөрт ашиглах нэгдсэн мэдээллийн сангийн суурь өгөгдөл бий болгоход оршино. Бүртгэлд хамрагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх хүсэл, сонирхол, бодит хэрэгцээнд үндэслэн бодлого, хөтөлбөр, санхүүжилтийг оновчтой болгох шинжилэл хийх, хүн бүрийн бодит ур чадвар, хэрэгцээ, онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлийн үйлчилгээг хөгжүүлэх, ажлын байрны ээлтэй орчныг бий болгох суурь тавигдах чухал ач холбогдолтой. Бүртгэлд хэрхэн хамрагдах талаарх заавар. 18 түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн та дараах алхмын дагуу цахим бүртгэлдээ хамрагдаарай. Ингэхдээ та өөрийн асран хамгаалагч, гэр бүлийн гишүүд, найз нөхөд болон халамж нийгмийн ажилтны тусламжийг авч болно. Та цахим бүртгэл бүртгүүлэхийн тулд интернеттэй байх шаардлагатай бөгөөд нэвтрэх холбоос нь судалгаа @jobs дундуур зураас pvd.gov.mn энэхүү холбоос дээр гарах бөгөөд QR кодыг уншуулхад холбоос руу шууд орох болно. Өөрт тохиромжтой хувилбарыг сонгон ашиглах боломж. Бүртгэлд хамрагдахад хүртээмжтэй байх үүднээс асуулт бүрийн ард аудио болон дохионы хэлний тайлбарыг оруулсан болно. Хэрэв та аудио сонсох бол хоолой, харин дохионы хэлний тайлбар ашиглах бол бичлэг гэсэн дүрсийг дараарай. Асуулт бүрт үнэн зөв хариулах. Бүртгэлийн цахим хуудсыг нээн холбогдох мэдээлэлтэй танилцсны дараагаар та асуулт бүрийг эхнээс нь нэг бүрчлэн хариулна. Ингэхдээ та тухайн асуултын доор байгаа заавар болон зөвлөгөөг сайтар анхаараарай. Дуусгах товчийг дарах. Та асуулт бүрийг эхнээс нь нэг бүрчлэн хариулж дуусгаад доор нь харагдах дуусгах товчийг дарна. Энэ товчийг дарснаар баруун дээд буланд цаг гарган бүртгэлийн асуумжинд үнэн зөв хариулсан танд талархал илэрхийлье гэсэн бичиг гарч ирэх бөгөөд үүнийг уншиж дуустал түр хүлээснээр таны бүртгэл баталгаажих болно. Санамж. Хэрэв танд хариулаагүй асуулт байгаа бол дараагийн хуудас руу шилжихгүй бөгөөд эдгээр дутуу асуултууд харагдана. Иймд та дутуу асуултыг гүйцэн хариулж дараагийн хэсэгт шилжээрэй. Таны дуу хоолой бодит өгөгдөлд суурилсан бодлогын шийдвэрт нөлөөлөх боломж, хүн бүрт боломж, ажлын байрны тэгш хүртээмжийг хамтдаа бий болгоё. Цахим бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Лавлах утас 77 55 22 33